чинь юу гэвэл үлгэрээ гэж хэлнэ. Ирсэн сараар ирээдүйд нисгсэн гинэ. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Боролтой чи саналдаа. Мангасыг дарсан тэр хүчин ёстой миний найз. Өвөлтгөөстэй яагаад асар уншуулах, марафон уншлах, хичмэл үцэг, үенээс уншуулах, бүх нийтээр уншуулах, ганцаарчлан уншуулах, зурган уншлах, өөртөө унших мэт гэсэн бүтэц аргуудыг ашиглан уншуулж байна. Эдгээр аргуудыг хэрэгжүүлсний үр дүн нь ангийн сурвалжчдын 30% зөн уйлан 1 ба 2 үетэй үеийг шууд туршиж байна. Тунгийн агштай хоёрын анги нь дараах бүтээлч уншлахын аргуудыг хэрэгжүүлэн явуулж байна. Хосоор уншуулах, ганцаарчлан унших, чанга уншилтын арга болон дүр дорон унших аргуудыг хэрэгжүүлэн явуулж байна. Амар зай агштай 3 анги нь номтой нөхөрлийн сэдвийн хүрээнд үнсэн үлгэрийнхаа тухай номын тэмдэглэл, асуудаг ном, Word програм ашиглан асуултын даваа ярилцах бүтээлч уншлагын аргуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дарим агштай 4 анги нь бүтээлч уншлагын дараах аргуудыг хэрэгжүүлж байна. Ангидаа номын бүх аялуулснаар сурагчдын ном унших сонирхлыг өдөөж, ном зохиолчийг бүтээлчээр сэтгэн бодох чадвар болон үгийн сан нэмэгдүүлэх, эцсийнхээ оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой байна. Мөн ангийн сурагчдыг бүтэн өгүүлбэрийн утгад хэсгээр нь ойлгон уншуулан бичүүлэх, багаар хамтран ажилуулах сургах зорилгоор гүгч уншигчийн аргыг хэрэгжилж байна. Энэхүү аргыг хэрэглэснээр бүтэн өгүүлбэрийн утгад хэсгээр нь ойлгон унших, түүнийгээ тогтоон сэргээн санах, отох төгс бичих, сэтгэлгээний хурд ой тогтоолт, хамтран ажиллах, бие биений хүндэтгэх зэрэг чадваруудад суралцж байна. Амжилтмаагчтай 5 анги нь бүтээлч уншлагын дараах аргуудыг хэрэгжүүлэн явж байна. Уншлагын хурд, ойлгон унших, номын тэмдэглэл, үгийн утгыг мэдэх, уран унших зэрэг аргуудыг хэрэгжүүлэн